хоол хайрлаач. Guys, би саяны бичлэг үзэж байгаад байцааг ганцхан давс ашиглаад дарах тийм арга сурсан. Гэтэ үр дүн ямар болохыг бол би мэдэхгүй байна. Тэр бичлэгний байцааг би юус амс үзэг болгоо. Тэгэхээр би өөрөө турш үзье гэж боддог байхгүй. Бидэнд юу хэрэгтэй вэ гэх юм бол байцаа давс хоёр байхад болно. Байцаантай болохоор байцааныхаа хоёр удаа тэнцүү хэмжээний давс их хэрэгтэй. Одоо сахан байцаагаа шүүсэн гартал баазах хэрэгтэй. Үүний дараагаар мэдээж бидэнд шилэн цав хэрэгтэй. Дараа нь элдвэрээр сайхан чигжээд өгөх хэрэгтэй. Барины шилнийхаа тагийг зүгээр л дээр нь ингэ тавьчихна. Тасалгааны температур 7 хоног байлгана гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа өндөр үр дүнг үүсгэе, окей? За 7 хоног өнгөрсөн байна. Гашлаад муудаад эсцэн өнөр ерөөд өнөрсөж чинь guys. Одоо эсцэн муухай өнөртэй гашилсан ч гэсэн амтан дэж өгч болно шүү дээ. Guys, энэ туршилт 100% фейлдчлээ. Энэ зүгээр муудсан гашилсан байцаа болсон байна. Ямар ч тийм дарсан шинж алга. Юу нэг байцтай холбогдохоор л бүтлэх хүчээд байгаа юм.